Тэгээд дугуйн замын 3 байршилдах тийм юу байгаа. Нөгөө дугуйны зогсоолууд байгаа. Бас тоноглол өгөх зогсоолууд. За 3 байршилд автомашины зогсоол 350 орчим машины зогсоол байгаа. Тий. Одоо тэгээд бид ингээд энэ уул зүрийн орчныг нэвтрүүлэх чадрыг нэлээд сайжруулах үүднээс аймагтай ярьж агаад ингээд тэр урдуур юм холбоос замаар гаргаж өгсөн. 8 санжийн зузаан асфальттай 2.5 метрийн өргөн дугуйн замтай. 8 санжийн зузаан чинь нэг удаа тавьсан, 2 удаа тавьсан. 2 үеэр 5 санж, 3 санж, 2 үеэр дийсэн. Тэгвэл чанартай болж байгаа юм шүү дээ. Тий. Ингээд бүх замынхаа хүчлэлтийг бүрэн хийцэн, дугуйн замаа хочсон байгаа. Бид нар одоо ингээд заслын ажил. Дугуйн зам хаа хүртэл лээ? Дугуйн зам маань ингээд 26.4 км Овсноор хүртлээ. Оо бүр гоё шүү дээ. Анх одоо ер нь 2 урсгалтай буюу 2.5 м өргөн дугуйн зам. HKB компани гүйцэтгэгчийн төлөвлөгөөр ингээд наад 6 сарын 15 гэхэд бол бүрэн дуусчих байхаа графикт хийж ирсэн байсан. Ер нь бол бага хэмжээний ажил байгаа байхгүй. Заслын, тоолон, тоноглолын тийм ажлууд байна. Одоо аймгийн мэдлийн асуудал тийм. Улс тийм үү? Засгийн газраас улсын их хурлаас баталсан төсвөөрөө бид нэр улсын чанартай энэ сайхан овсноор хүртэл аялал жуулчлаа. Улсынх маань одоо 26 км давхгаал нуурандаа сайхан орчдог. За гадна дотноос ирсэн хүмүүс бас увсноор үлс Монголын хамгийн том нуур. Аялал жуулч хөгж маш чухал зам одоо дугуйн замтаа тавилаа шүү дээ. Тэглээд яа. Тэгээ энэс ийш аймаг отлоо ганц километр зам бол аймаг шидчих байлгүй дээ. Баатар дараа. Гүйцэтгэгчээс ер нь бол баг хамгийн ихтэй 100-аад инженер хийхний ажилчид оператор замчид ажилласан. Тэгээд 10 гаруй хятад инженерүүд, монгол инженерүүд ажилласан. Манай хяналтын баг ер нь 7-8 хүн ингээд оросторт ороод ээлжлээд хяналтаа тавьж ажилласан. Чанарын хувьд бол өдөр тутмын хяналт, лаборатори, материалын хяналт, бүх төрлийн хяналтууд яг зохиосоор хийгдсэн байна. Далангийн өргөн. Далангийн өргөн чи ингээд бүр 22 болж байгаа ш заримдаа 16-аас 22. Харин тийм багшгүй тий. Дугуйн замын зурвас маань ингээд яг нэг төвшин төлөвлөгдсөн аягүй сүрхийн ногоон байгууламжтай уулна. Эдгээр ногоон байгууламж ингээд дугуйн зам байна шүү дээ тий. Энэ дараа нөгөө эднэс тэмцээд үзүүлчихэр иймэрхүү цааш байна. 26 км дугуйн замтай аймаг байхгүй шүү дээ. Тий шүү дээ. Тийм болж ирж байгаа. Монгол улсын 21 аймагт одоо 26 км ийм 2.5 м гүнтэй дугуйн замтай аймаг анхны аймаг болж байна манай улсынхан. Тэгж байгаа хөдөлгөөнд ороод ирсэн тий. Одоо энэ чинь увс дээр чинь дахиад зүүн тишгээ тис баруун руу зүүн гоо чиглэж нэлээд хэдэн сум холбох зам явж байгаа. Сагил сум хэлж байгаа. Тэгэхээр ч одоо увс ч одоо ганцхан наран булан сум замтай байсан. Тий. Одоо ингээ нуурлага замтай боллоо. Энэ жил үндсэндээ ийшгээ уршаа чиглэлд 4-5 сумын замын ажлыг одоо заяа болгох шүү бид нар санаачлаад бас эхлүүлж байгаа. Сагил сум одоо холбогдно.